Сайн байцгаана уу? Гагнуурын мэргэжлийн багш уунчмаг байна. Өнөөдрийнхөө хичээлээр аргун гагнуурын тухай үзнэ. Өмнөх хичээлийн сэргээн санаад бүгдээрээ нэг бичлэг үздэцгээе. Хийн хамгаалалттай үйл хайлах электродод нуман ширээлт. Энэ ширээлтэнд үйл хайлах электрод нь ихэнхдээ вольфрам байдаг. Ширээлтийн тоног төхөөрөмж гэвэл ширээлтийн шулуутгагч юм уу? Ширээлтийн инвенторын үүсгүүр хувьсггүйдээр ширээх бол ширээлтийн трансформатор, нумын асалтыг тогтворжуулах осциллятор, хамгаалахын баллон, хийн эрдүүгтэр, ширээлтийн цоргиур хошуу байна. Ширээс үүсгэхэд ширээлтийн утас хэрэглэх бөгөөд түүний химийн найрлага нь үндсэн металлынхтай ойролцоо байна. Ихэнх гам металлуудыг тогтмол гүйдлийн шулуун туйл дээр ширээдэг. За ширээлтийн гормыг үндсэн металлын зузаан түүний маркнаас хамааруулж сонгож аппарат төхөөрөмжүүд дээр нь тохируулах хийн. Ширээж эхлэхдээ эхлээд хамгаалах хийгээр үлээдгэж дараа нь нумыг асаан ширээлтийн утасны үзүүрийг хайлуулан цоргиурын хөндлөн шилжилтгүйгээр нарийн ширээс үүсэх бөгөөд ширээж дууссаны дараа хийгээр хэсэг үлээлгэн төгсгөнө. Өнөөдрийнхөө хичээлээр аргун гагнуураар хэвтэй байрлалд тулгаж гагнах гэдэг сэдвийг үзнэ. Өнөөдрийн хичээлийн маань зорилго бол аргун гагнуураар хэвтэй байрлалд тулгаж гагнахыг ямар арга техникийг хэрэглэдэг юм бэ гэдгийг онлайн төвшөнд хэдүүлээ мэдэж авна. За өнөөдрийнхөө хичээлийн зорилтоор 3 зорилт төвшүүлсэн байгаа багш нь. За эхний зорилт маань юу гэхээр аргун гагнуураар гагнах, горим сонгох. За дараагийнх маань тоног төхөөрөмжийг ажилд бэлтгэж гагналтанд бэлтгэх. За хамгийн сүүлд нь бол 3 мм-ийн зузаантай хавтан ганг тулгаж нэг талаас нь аргун гагнуураар гагнахад яг ямар дараалалаар гагнах вэ гэдгийг үзнэ. За тэгвэл бүгдээрээ яг аргун гагнуур гэж аль төрлийн гагнуураа хэлдэг вэ гэдгийг сэргээ саний. Тэгвэл үл хайлах электрод буюу вольфрам электродны үзүүрт нум асаж аргон хийгээр хамгаалагдаж гагнах гагнуурын төрлийг аргун гагнуур гинэ. За тэгвэл бүгдээрээ аргун гагнуур бол бусад гагнуураас ямар онцлогтой вэ гэвэл илүү нарийн төвөгшөлтэй эд ангиудыг гагнахад тохиромжтой дүүргэлтийн утас ашиглан вольфрам электродынхаа үзүүрт нум асан гагнуур хийдэг гагнуурын төрөл байгаа. За сүүлийн үед машин үйлдвэрлэл, за барилга байгууламж, цахилгаан станцуудын даралтад шугам хоолой, уурын даралтад шугам хоолойнуудыг аргун гагнуураар маш их гагнадаг болсон. Горим сонгохдоо бүгдээрээ гагнах гормоо сонгохдоо хамгийн нэгдүгээрт вольфрам электродоо үзүүрлэнэ. За вольфрам электродоо хэрхэн үзүүрлэх вэ гэдэг талаар өмнөх хичээлээр бүгдээрээ үзсэн байгаа. Сэргээ саний. За вольфрам электрод бол марктай. За хөндлөн огтлын диаметр бол өөр байгаа. Хэр нарийн нимгэн металл гагнах цагаас шалтгаалаад нарийнаас бүдүүн хүртэл буюу 2-оос 6 мм хүртэл диаметртэй электродыг сонгож хэрэглэдэг байгаа. За тэгвэл үзүүрлэхтэй бол урдаасаа 0.5-аас 1 см буюу 5-аас 10 мм-ийн зайтай за шавх үзүүр гарган жигд үзүүрлдэг. За ингэж үзүүрлэхдээ яадаг гэхээр дагууд нь буюу ташуу үзүүрлж ерөөсөө болохгүй дагууд нь харандаа үзүүрлж байгаа юм шиг үзүүрлэнэ гэж. За дараагийн дугаарт болохоор суултын утсаа сонгоно. Суултын утсаа сонгохдоо хэдүүлээ яах вэ гэхээр гагнах гэж байгаа гангийнхаа маркаас хамааруулан суултын утсаа сонгоно. Гагнах гэж байгаа гам маань материал маань гам байх уу, хөнгөн цагаан байх уу, ширэн байх уу гэдгээс шалтгаалаад тэр гагнах материалтайгаа хамгийн ойролцоо марктай ийм суултын утсыг сонгоо хэрэглэнэ. Мөн хөндлөн огтлын диаметр нь нарийнаас бүдүүн хүртэл өөр байдаг. За тэгвэл нимгэн металл гагнах гэж байгаа бол хамгийн нарийн сонгогч шитэй зузаан металл гагнах гэж байгаа бол суултын утасныхаа хөндлөн огтлын диаметрийг ахиулаад сонгож авдаг. Харин хамгийн сүүлд электродынхаа буюу вольфрам электродынхаа өнцөг налалт. За тэгээд суултын утасныхаа өнцөг налалтыг тохируулнаа. За энэ маань бол гагнах ур чадвартай хамаараа явчихна. За бидний өнөөдөр үзэж байгаа хэвтэй байрлалын хувьд бол өнцөг налалт маань 15-аас 20 градус байна. За дараагийн дугаарт хэдүүлээ тоног төхөөрөмжийн гагналтанд бэлтгэнэ.
За аргон гагнуурынхаа тоног төхөөрөмжөнд юу ордгоо хэдүүлээ сэргээ сансан байгаа. Мэдээж гагнуурын аппарат маань орно. За аргон хийгийн хадгалах баллаа маань орно. Мас дамжуулах утас, за масын хавчаар гагнах хушуу орно. За хий дамжуулах хоолой орно. За цахилгаан болон хийгээд дамжуулж байгаа ийм гурвалсан дамжуулагч орно гэж. За тэгвэл гагналтанд бэлтгэхдээ хамгийн эхлээд аппаратаа цахилгаан залгана. Аппаратаа цахилгаан залгасныхаа дараа хэр зузаан ямар маркийн ган юм уу те аппарат гагнах чагаасаа шалтгаалаад гүйдлийн хүчээ тохируулж өгнө. За манай тохиолдолд бол гүйдлийн хүчээ за 3 мм-ийн зузаантай ган дээр тохируулъя гэж багшин сая зорилтын дээр хэлсэн байгаа. За тэгвэл дараагийн дугаарт бол хийн даралтаа тохируулнаа. Хийн даралтаа тохируулахдаа хийн одоо баллооныхаа аргон гагнуурынхаа хийн баллооныхаа ерөнхий винтл буюу хаалтыг нээгээд за дараа нь нэрдүхтрийн хаалтаа нээгээд хамгийн сүүлд манометрийн заалтан дээр хийн даралтаа тохируулдаг. За масын хавчаараа мэдээж хавчиж бэхэлж өгнө. Гагнах байгаа гагнуурынхаа ширээнд юм уу эсвэл гагнах металлда. За ингэснийхаа дараа шалганаа. Шалгадаг. За шалгахдаа яаж шалгах вэ гэвэл за хамгийн нэгдүгürt буюу А дугаарт нь хийгээр үлээлгэж шалгад. Хий үлээж гин үгүй шалгаад хийгээр үлээлгэснийхаа дараа за Б дугаарт нь яах вэ гэхээр нумаа асааж үзнэ. За В дугаарт нь нумаа унтраана. Г дугаарт нь буцаад хийгээр үлээлгэж. За ингэж шалгадаг байгаа. За өнөөдрийн хичээлийнхаа даалгавраар бүгдээрээ юу гүйцэтгэх вэ гэхээр 3 мм-ийн зузаантай стал 45 маркийн 100 харьцан 250-ийн хэмжээтэй хавтан ганг PA буюу эвтэй барилалд тулгаж гагнахдаа ямар дарааллаар хэрхэн ажиллбарыг гүйцэтгэх вэ гэдгийг хамтдаа хийнэ. За энэхийн тулд хамгийн эхлээд нөгөө багшийнх нь байнга хэлж зансан 4 параметр байдаг тийм үү? 4 үзүүлэлт байдаг. За энэ үзүүлэлтээр бэлтэн хамгийн эхлээд яах вэ гэхээр хувийн хамгаалах хэрэгстэй бэлтэн. Хувийн хамгаалах хэрэгсэлтэй бид ажлын хугацаа бүрэн өмссөн байх ёстой. Гагнуурын баг бэлигээ бэлтгэсэн байх ёстой. Аргон гагнуур дээр бусад гагнуурын төрлөн бодоод арай нэмгэн бэлий хэрэглэх жишээтэй. За тэгвэл хормогчоо зөөсөн байх ёстой. За тохоовчоо бас өдөгчөө гутлын хамгаалтаа хийсэн байх ёстой. За эрмэг засалт буюу өнгөлгөө хийхдээ хамгаалах шилэн заавал зүүн. За хөдөлмөр хамгааллынхаа хувцас хэрэгслийг бүрэн өмсөж хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангасныхаа дараа ажиллабараа эхэлнэ. За тэгвэл хамгийн нэгдүгээр аппарат хэрэгслээ бэлтгэн. Аппарат хэрэгслээ бэлтгэхэд мэдээж аргон гагнуурын маань аппарат байна. Энэний дараа арган хийн баллоо минь байна. За баллоон дээр маань эрдүхтэр ургасрагдсан байна. За ерөнхий хаалт маань байна. За эрдүхтрийнхаа наан манометр бас угсарсан байна гэт. За энэнийхаа дараа масын хавчаараа гагнуурынхаа ширээнд бэхэлж өгсөн байна. За гагнах хушуу, сөргөөр хушуу маань бэлэн байна. За энэнийхаа дараа дамжуулах, цахилгаан дамжуулах утас. За мөн хий дамжуулах шаланг хоолоонууд маань бэхлэгдсэн байна. За цахилгаан дамжуулах утасны оролт гаралт бол цахилгааны аюулгүй байдлыг хангасан байна. Хий дамжуулах шалганг маань хий нэвчлэлтгүйгээр бэхлэгдсэн байна. За энэ бүгдийг бэлтгэснийхаа дараа яах вэ гэхээр 2 дугаарт металл түүх үедээ бэлтгэнэ. За тэгвэл манай тохиолдолд 3 мм-ийн зузаантай стал 45 маркийн ган хэрэгтэй юм байна те. За тэгвэл харьцаа бол 100 харьцан 250 хэмжээтэй. За ийм ган хэрэгтэй. За вольфрам электрод маань хэрэгтэй. Суултын утас бол хэрэгтэй. Суултын утас бол энгийн нөөцтөрөгчд гангийн суултын утас байх нэ гэж. За ингэснийхаа дараа мэдээж гагнах металла нөгөө зэв тоосноос нь арилгаж за зүлгүүрээр зүлгүүрдэд цэвэрлж өгнө. Харин 3 мм зузаантай металлын хувьд бол яг уу эрмэг засах гагнах орчимд цэвэрлэгээ гэх юм. За ингэснийхаа дараа хамгийн сүүлд яг уу гэхээр туслах багц хэрэгслийн бэлтэн. За өнөөдрийн гүйцэтгэх ажиллбарын хувьд бол ямар туслах багц хэрэгсэл бэлтгэх вэ гэвэл бүгдээрээ тайрагч буюу
нөгөө гар тасдагчаа бэлтгэн, дочило бэлтгэн, алхаан бэлтгэн, металл сойзон бэлтгэн. За хэмжих багаар чирэгсэл болох метр шугамаа бэлтгэн, тэмдэглэлийн зурвал буюу шохоогоо бэлтгэнэ. За ингэж бэлтгэснийхаа дараа ажлын зурагтайгаа танилцаад ажиллабараа эхэлнэ. За бидний даалгаварт өгөгдснөөр металлын майн дузаан 3 мм хэмжээтэй, зууг харьцах нь 250 хэмжээтэй 2 хавтангаан хэрэг болно. За тэгвэл ажлын зургаас маань 2 хавтангаангаа хэрхэн тавьж гагнах вэ гэдэг бол харагдаж байна. За мөн хэмжээс маань харагдаж байна. 250-ыг харьцах нь 100 хэмжээтэй. За тэгвэл хамгийн нэгдүгээрт нь яах вэ гэхээр бүгдээрээ ажлын зургаасаа хэмжээгээ авч шохоо буюу зурвалаараа тэмдэглэж тайралтай хийнэ. За хэмжээгээ зөв тавьж тайралтай хийснийхаа дараа яах вэ гэхээр гагнах металлда ирмэг засч ирмэгийн цэвэрлэгээгээ хийнэ. За 3 мм дузаантай гангийн хувьд бол ирмэгийн боловсруулалт хийхгүй. Гэвч бол гагнах металлынхаа ойр орчин байгаа бохирдлыг цэвэрлэнэ. За ингэснийхаа дараа торгооно. За торгоолт бол 2 үзүүр дээр торгооно. За дээд доод 2 үзүүр дээр. За торгоолтын маань хэмжээ нийт урт нь бол 1 см буюу 10 мм-ээс хэтрэхгүй байна. За ингэж торгоосныхаа дараа шугам зөрүү хэв ажилтаа харна. За нөгөө тэгш гадаргуу буюу ивэсэн дээрээ нөгөө шугам зөрүүгээ харах нь шүү дээ. За хэрвээ торгоолт маань хэв ажилт татагдсан эсвэл бол дээр дор торгоосон байвал салгаж засч янзлна. За ингэж хэв ажилтаа зассныхаа дараа гагналтыг нэг үе гүйцэтгэнэ. Нэг үе гагна. За ингэхдээ доод байрлалт ч гэсэн доороос дээшээ гүйцэтгэв. За гагнахтаа болвол за хоорондох зай болвол зайгүй тулгсан байрлалаар торгоосон байгаа. За доороос дээшээ вольфрам электродын хөндлөн хөдөлгөөнгүйгээр за ингэж гагнана гэсэн. Гэж ойж өгнө. За ингэж гагнасныхаа дараа оёосоо цэвэрлэн. Оёосоо цэвэрлж металл сойз зүлгүүрээ ашиглан оёос орчмынхаа шаарганы өсрэлт энтрээ ингээд цэвэрлж өгнө. За ингэснийхаа дараа багаж хэрэгслээ хурааж аппарата унтрааж ажлын байраа цэгцэлнэ. За бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлийг дүгнж хэлье. За өнөөдрийн хичээлээрээ аргон гагнуурынхаа тухай мэдлэгээ сэргээгээд за ингэснийхаа дараа аргон гагнуураар хэвтэй байрлал гагнахтаа ямар горимд тохируулах ёстой юм, багаж хэрэгслээ хэрхэн бэлтгэх юм. За ингэснийхаа дараа өгөгдсөн даалгаврын дагуу буюу 3 мм зузаантай хавтангаан тулгаж гагнахтаа ямар материал түүхийг ашиглах юм, ямар туслах багаж хэрэгсэл ашиглах юм, тэднийг хэрхэн бэлдэх юм. За ингэж даалгавраа гүйцэтгэхдээ яг ямар дараалалаар гагнуураа хийх вэ гэдгийг онлайн түвшинд бүгдээрээ судлаа. За яг энэ дагууга дадлагын байранд очиж гагнуураа хийдэг байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээлийнхэн гэрээний даалгавраар бүгдээрээ за дээрх даалгавартай ижилхэн 6 мм зузаантай 6 мм зузаантай стал 3 буюу бага нөрсдөрөгчд ганг. За энэ хэмжээ маань 50-ыг харьцах нь 100 хэмжээтэй. За ийм ганг PA буюу доод байрлалд хэвтэй байрлалд тулгаж гагнах дараалал гэртээ бичиж ирнэ. Ажлын зургийг за багшийнхаа зурсны дагуу адилханаар ингэж зурж гүйцэтгэж ирнэ. За анхаарал хандуулсанд баярлалаа.